Хай. Одоо ингээд сэнсэт хүмүүстэй гэлсэн юуны 10 шинжийг бичнэ. 10 шинж. Одоо адилхан болохоор гадаа бичнэ. Сонин садан хүмүүстэй гэлсэн. Эхнийх нь болохоор яг энэ дээр харж байгаа шиг гамбургертэй гэлсэн юм байна. За энэ нь яад гамбургертэй гэлсэн бэ гэхлээр та ингээд өөрөө амин идэх хоббитэй. Тэгээд хоббигаа хөгжүүлээд гамбургертэй гэлсэн гэдэг тийм юм байт юм билээ. За тэгээд хоёр дахь нь болохоор юм нэг аимшигын барби нар гэдэг да. Тэрнтэй гэлсэн яг энэ дээр харж байгаа шиг. Одоо аимшигын барби гэдэг дээ. Нэг байдаг да. Ийм сонин царайтай ч юм уу яг энэ дээр гарч байгаа шиг ийм барби нартай гэлсэн. Энэ хүн нь болохоор ийм хоёр талтай үсээ бацсан. Тэгээд өөрөө болохоор ийм бор царайтай заяо. Тийм бор царайтай. Тий. Тэг бор царайтай ба тийм ингээ нэг амар өөрөөс амар шиг өөрөөс нэг тийм амар царайтай юу? Тийм. Тэг өөрөөс тийм царайтай. Тэгээд яг ч өөрөө ч тийм царайтай гэл тэр угаасаа тийм хоббитэй. За дараагийн мэтэй бас адилхан. Бас энэ шиг яг ийм амар шийдэ. Гэтэ тийм дөрөвний хасаа бүр амар. Гэтэ бас ийм хүүхдтэй заяа. Хүүхдтэй гэж хэл болно. Ингээд амар олон хүүхдтэй ингээд нөхөр нь яаж даваас үстэй жишээлбэл бас одоо ингээд амар олон амар шиг хүүхдтэй баби хүүхдтэй шүү заяа. Хүүхдтэй шиг. Тийм хүүхдтэй. Тийм бүр гэрэлсэн хөрмөө хийж байгаа юу нэ. Erica Labrie. За энэ хүн нь болохоор нэг юм нэг юм Америк улс байдаг. Америк улс байдаг. Америк улс гэдэг нэг юм юу гэдэг та нэг юм амар том өндөр барилга юу гэдэг лээ нэрийн нэрийг санахгүй байна. Ямартай тийм байдаг хгүй юу? Тэгээ тэр барилган дээр яадаг гэсэн. Ер нь бол тэр барилгатай гэрэлсэн гэсэн яг ийм барилгатай одоо яг сайн харуулвал зааж байгаа. Нэг ингээ бүр үсэж байгаа юу байна. Тийм ингээд үсэж байгаа. Тэгээд нэг үсэж байгаа хамгийн өндөр дээр нь гарч үсэж байгаа. За хамгийн өгөн. За энэ нь болохоор бүр ингээд эрэгтэй хүн заяа. Түрүүний хоёр нэмэгтэй байсан да. Энэ болохоор ингээд эрэгтэй хүн заяа. Ийм жижигхэн нэг иймэрхүү. За нэг иймэрхүү хэмжээний юм чихмэл ийм юу чихмэлтэй ингээд гэрэлж байгаа. Тийм гэрэлж байгаа. Иймэрхүү хэмжээний иймэрхүү хэмжээний гэрэлж байгаа юм биш үгүй юу? Тийм. За дараагийн хэн юм чихмэлтэй бичсэн. За би эднэрийн тайлбарыг сайн ингээ хэлэхгүй байгаа. За эднэрийн тайлбарын би ингээ тайлбар нь одоо ямар ч юмтэй тий арай удаан бичүүлчих гээд болоо би ингээ тайлбар хэлэхгүй байхгүй юу. За зарим тайлбар хэлье заяа. Түрүүний би ингээ тайлбар хэлээг бол энэ дээр ингээ хэлээд явнаа. Заяа. За энэ хүн болохоор яагаад ингэж байгаа вэ гэхлээр энэ хүн өөрөө чихмэлэнд амар дуртай. Өөрийнх нь ингээ шүтэн болцсон бөө. Өөрийнх нь ингээ бүр шүтэн болцсон. Тэгээ шүтэн болцсон эндээгээ бүр ингээ бүгд мөнгөж өгөөд ингээ тормоо хийж байгаа байхгүй юу? Яагаад ингээ шүтэн болцсон бэ гэхлээр өөрөө бас ийм хүүхлийн кинод да. Тэрийг амар шүтдэг. Би тэгтээ яг тэрийг нь хайна. Тийм нэртэй хүүхлийн кинод да. Тэр бүр амар шүтдэг заяа. Тийм шүтдэг. Юу та гэрэлсэн байгаа хүүхэлтэйг нь. Тэгээд амдаараа байхгүй болохоор шүтээтэй гэрэлж байгаа. За энэ нь болохоор зааж байгаарэ. За энэ нь болохоор ийм даав байгаа заяа. Нэг юм даав. Даавтай ингээд нэг юм даав нөмөр юм дээр нөмөрөж. За одоо энэ ингээд юм
нөмрөгтэй гэрлэж байгаа гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл нэг талбан дээр давбдээ чи тэгээ гэлээд тийм юм бол тэгээ гэлцэн гэсэн үг. Одоо энэ Карл Санта гэдэг нэг хүн байгаа заяо. Би түрэн дээр нэрийг огт хэлээгүй мэн хүмүүсийнхаа. Карл Санта гэдэг нь хаана байгаа хантай гэрэлдэг. Энэ бол хантай ингээд одоо үеийнхж үгтэй гэлцээл гэсэн үг л дээ. Тэгээд тэр юуны хаан болоод гэлж байгаа вэ гэхлээр тэр нь ийм сүм чуулганы хандахгүй юу? Сүм чуулганы хам тийм. Ингээд энэ. За ингээд цаашаа байхгүй мэн ямар ч тач миний жижигхэн блогийг үзсэн та бүхэнд баярлалаа. Би дараагийн бичлэгээр бас божоо нэг бичлэгийн санаа хийнэ. За миний бичлэгийг үзсэн та нартай баярлалаа. Намайг дагаарай.